За үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. За 2007 онд их хурлын тогтоол гарсан 16 15 стратегийн орд нэмээд 1 жилийн дараа 1 орд нэмсэн байлээ. Дахиад 39 стратегийн ордон тэр дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд мó энийг их хурлд оруулж ирээ гэд их хурл шийдчихэд байхад 18 жил хавд тарсан. Энэ 18 жилийн хугацаанд тэр 39 стратегийн ордуудыг гадаадд иргэдэд зарсан, үрсэн, ашиг хонжоо олсон офшор руу аваад хийсэн. 18 жилийн хугацаанд тэр баялагын сангийн тэр баялагтаа эзэн болох тэр боломж байсан. 18 жилийн хугацаанд одоо барыг бодоод үзвэл энэ чинь хүүхд сургуультаа төгссөн цэрэгт явж байгаа ийм нас шүү дээ. Гэтэл 18 жил ингээ өнгөрцөн. Тэгэхээр энэ дээр хэлцэр хийж байгаа. Хэлцэр гэдэг бол хэрүүл биш. Тулгын шаардлагат бас биш шүү. Хэлцэр гэдэг бол ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглээд үндсэн хуулийн тэр газрын хэвлэлийн баялагын 50 дээр нэмэгний ард түмэн эзэмшнэ гэдэг заалтыг хангуулах тэр босхийг давахын төлөө хийж байгаа хэлцэр. Тэгээ ингээд энэ 39 стратегийн ордыг эргээд харахад энэ стратегийн ордууд төр хэлцэр хийхэд их төвөг учирнаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал би бас хэрэгтэй гэж боддог. Одоо хөдөө орон нутгаар үндэсний баялагын сангаа иргэддээ авчрээ 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан батлага ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэ. Тэгвэл адилхан ярина. Тэгэхээр бүгдээрээ л яриад явъя. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээр энийг ярьж байгаа шүү дээ. 5 толгойн бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их 80 төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Ийм орд штэ. Улаанбаатараас нэгэн цаг яваад очдог. Тэр орд 250 сая доллараар 4 гадаадын иргэн зарагцсан. Хонконгийн сайт дээр байна. Офшороор дамжуулаад. Энийг хилцэх юм уу? Эсвэл ялгаж аваад хилцэр хийх юм уу? Тэгвэл 39 стратегийн орд дээр адилхан хилцэр хий. Тийм учраас би бүх ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдэлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасаа гэж би бодож байгаа. Итгэж найдаж ард түмэн харж байгаа. Ийм Монгол дээр байгаа 138 мянган төгрөг. Энэ мөнгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж энэ ажлын хэсэг өгүүлээ үзэж байгаа. Одоо Тухайн сайд энэ 39 стратегийн ордын их хурлын тогтоолыг оруулж ирнэ. Ингээд бүгдтэй нь ижил хэлэлцээрийг эхлүүлнэ. Ингэсэн цагт энэ 138 мянган төгрөг нэмэгдэнэ. Ингээд энэ ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтай эзэн болох цаг ирсэ гэдгийг л хэлье. Тэгээд бид нар одоо өнгөрсөн хугацааны буруутгалыг нэгнлүүгэж ихээл жишээлбэл сая учрал алдаа гаргаж ийн. Батлага ерөнхийлөгч бол хөдөөгөр яваад энэ баялагын сан хэрхэн амьлуулах тухай хилцүүлэг хийж байгаа шүү дээ. Гэтэл тэрийг улс төржүүлээл бүгдэнд нь хамаатай энэ төр гэл ингээ Монголыг хуваадаг, дайсагнуулдаг энэ юмаа бол болох хэрэгтэй аль аль төвшөндөө.